Эрдэнэ хуйг ээж дүүгийн хамт амьдардаг. Гэрийнхэн нь түүнийг Агвана гэж дууддаг. Өглөө эртээ ээж дүү хоёр нь ажилдаа гарцгааж, харин тэр гэртээ цоожлогдоод үлддэг. Эрдэнэ хуйг зурагт компьютероор хань хийж, зохиол бүтээлээ туурайвдаг. Тэр олон мөрөөдөлтэй. Өөрийнхөө амьдралаас сэтгүүлсэн кино зохиол бичих, мөн номоо гаргах. Тэгвэл түүний мөрөөдөл биелэхэд тунд өгчээ. 2 жилийн хугацаанд бичсэн зохиолуудыг нь ном болгоод хэвлэхэл дутуу байгаа гэлээ. Уймартал сунжирсан хөл хорионы дараа улсын хөгжлийн төв Улаанбаатарт аж ахуйн нэгжүүдийн ажил алба сэрхэн мандахад энэ үеэр цаг уур эдэр ёсоо төгсөн урин хавар мэндчлэн 3 дугаар сарын салхи эсгэрлээ. Төв замд баруунш зүүнш автобус суналсан суудлын машин сийгэн цовж явган замаар дэлбэн заамтай пальто тэмэгтэй цахилгаант богино хүртэхдээ эрэгтэй хүн холхин сүлжилдээд л ойрдоо татарсан хөдөлгөөн одоо л нэгтрэн хэвжжээ гэд. Одоо Эрдэнэ хуйгийн хайрын тэмдэглэл хавар өгүүлэлт инхүү хэлж байна. За энэ мэтчлэн түүний онгод хиймрийн зангарах хэмээх номонд уран зохиол, ил захидал, шүлэг, найраг, дурсамж, дуртгал, онгоо гэсэн одоо 5 хэсгээс түүний ном бүрдэж байгаа юм байна. Эрдэнэ хуйг төрөлхийн бие муутай тул бусдын адил сургуульд сурч боловсрч тоглож наадалгүй хүүхэд насаа өнгөрөөсөн нэгэн. Гэхдээ тэр бие даан бичиг үсэг сурч тэрч бүхэл зохиол бүтээл туурайж байна. Хүсэн хүлээсэн анхны номоо хэвлэж уншигчдын гарт хүргэхэд нь та бидний тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг тэрээр учирсан юм а. Нэг үсгэн дээр дарах гэж 48 минут болоод ингээд харахад айгүй сэтгэл эмзэглэм харагддаг мөртлөөсөө өөрөө болохоор зэрэг айгүй чармаалтай хичээнгүй бичдэг. Яг эрүүл юм шиг. Тийм алдаа мадаггүй үгний ерөөсөө алдаа гаргадаггүй тэр болохоор би хүүгээр маш их бахархаж байгаа. Энэ зохиолын одоо ном болгоод хэвлэлтэнд гараад миний хүүгийн гар дээр уншигтаасаа л би хүсэж байна. Тэрээр хэлэхдээ номоо хэвлүүлээд номынхоо нээлтийг хийх өдрөө тесэн ядан хүлээж байна гэсэн юм. Хэрвээ түүний хүсэл биелбэл өөрийнхөө хөндлөж явдаг нэгэн эрхмийг урьж номынхоо дээжийг барих бодолтой байгаагаа бичгээр илэрхийлсэн юм а.